За сайн байцгаана уу? Та бүхэнд Инхчин эрүүл мэндийн цайны гол үйлчлэгч бодис найрлага үйлдэлийн талаар тайлбарлая. За өнөөдөр та бүхэндээ болцоо цэцгийн талаар тайлбарлая. За манайхан сайн мэдж байгаа болцоо цэцгийг бас хэрэглээд бас нэлээд олон жил болж байгаа хүмүүс болцоо цэцгийн цай хэрэглээж заншчихсан байгаа. Тэгэхээр дүүн дээр бас нэмэлт тайлбар өгөхөд болцоо цэцгэнд агуулгадж байгаа гол үйлчлэгч бодис маань инулин гэдээ бодис байгаа. Энэ яадаг вэ гэхээр хүнсний нэгсэндээ хүнсний эслэг юм л да. Тэгэхээр одоо чихрийн шижинтэй хүмүүст одоо сахарынхаа хэмжээг хянахад мөн гидсний гөрөлцөх хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр бас нэмэгдүүлж өгнө. Одоо гидс цэвэрлэх одоо юм үйлдэлийг сулгаан үзүүлнэ гэсэн үг. Мөн дээрэс нь тархлааны эцсийг одоо дэмждэг учраас тархлаа дэмжих бас мөн давхар үйлдэлтэй бас байж болох энэ төрлийн цай. За тэгэхээр яагаад нэр нь болцоо цэцгийн цайг одоо өөрсдөө ингэж бүтээгдэхүүн болгож гаргаад байгаа вэ гэхээр энэ одоо бүх судалгаа нь бол хийгдээд одоо яг танд хэрэглэхэд тохиромжтой тэр тун хэмжээнд нь оруулж бэлдэж өгснөөрөө бол манай энэ хүү цай онцлогтой байгаа. Тэгээд одоо тодорхой хэмжээгээр одоо зохисгүй хэрэглээд эхлэх юм бол одоо ус ч гэсэн хор болдог. Тэгэхээр тэрнтэй адилхан одоо бүх цайг одоо яг танд хэрэглэхэд тохиромжтой орц одоо хэмжээний дагуу хийгээд одоо мөн одоо хэрэглэх заавар дээрээ та хэрэг хийх хугацаанд хэрэглээд амраад буцаад хэрэглэх тохиромжтой вэ гэдгийг нь зааж өгсөн учраас та бүхэн ер нь одоо цайныхаа одоо мэдээлэлтэй сайн танилцаад энэ ямар үед уул илүү тохиромжтой вэ гэдгийг хараад хэрэглэхэд илүү зүгээр баг. За тэгээ болцоо цэцгийн цайг бол өдөр тутамдаа бас ууж хэвшүүл болдог тохиромжтой. Давхар олон төрлийн үйлдэл үзүүлдгээрээ бас онцлог цай байгаа. Тэгэхээр одоо манайхан хүнсний гэлтгүй, эмийн гэлтгүйг зохисгүй хэрэглээтэй улс орноор дотроод байгаа. Тэгэхээр одоо гата, ундаа ч юм уу тэ чипс ч юм уу чихэр чимс их хэмжээгээр хэрэглэхийн оронд та бүхэн эрүүл мэндийг дэмждэг ийм цайнуудыгаа одоо тэрний оронд ядаж нэгнийх нь оронд орлуулад хэрэглээд хөвшөө сурч байгаа бол та одоо эрүүл байна. Мөн таны гэр бүл аз жаргалтай байхын нэг үндэс юм аа гэсэн үднээс одоо энэ хүү цайнуудаа зөвлөж байгаамаа.